Дэлхийн эдийн засаг санхүүгийн замбраагүй байдал ирээдүйд зориулсан хувилбарууд гэсэн хэсэг байгаа. Энэ хурлын хэсгийг чиглүүлэгч болов Бреттон Вудс шинжилгээ хорооны гүйцэтгэх захирал Марк Узан байгаа. Таныг урьж байна. За бүгдээр нь өдрийн мэнд хүргэе. За хурлын маань одоо энэ хамгийн сүүлийн нийлүүлэлтийн салбарын цочрол болон худалдааны салбарын тасалбарын 90 үеийн дэлхийн эдийн засаг мөнгөний бодлогын холбогдох ойлгох хэмээх энэ хурлын сүүлийн хэсэг байгаа. За миний нэрийг бол Марк Узан гэдэг Бреттон Вудсын шинжилгээ хорооны гүйцэтгэх захирал. Юуны өмнө Монгол Улсын төв банкны ерөнхийлөгч. За мөн протоколын газрын хамт олонны зүгээс энэ хурлыг бол нэлээд амжилттай зохион байгуулж байгаад нь талархал илэрхийлье. За хурлын энэ сүүлийн хэсэг бол нэг ёсондоо хэрхэн ирээдүйд энэ чиглэлээр одоо урагшлах вэ гэдэг чиглэлээр төвлөрч ярихаар байгаа. За худалдааны дайн өрнөж байгаа нөхцөлд бид энэ нь бол төр зүрийн шижилтийн үеийн одоо шин чанартай юм уу эсвэл одоо байнгын үргэлжлэх нөхцөл байдал байгаа юм уу гэдгийг бол ялгаж салгаж таних хэрэгтэй. Ковид сар тоглолын үед ч гэсэн бас энэ бол байнга үргэлжлэх юм уу эсвэл төр зүрийн одоо нөхцөл байдал юм уу гэдгийг авч үзээд бас үүнд одоо уян хатан одоо төсвөртэй ийм зах зээлийг бүрдүүлэх чиглэлээр бас зорж ажилласан нөхцлүүд бий. За мөн үйлдвэрлэлийн одоо гарцын хувьд бол тодорхой нөхцөл бол орж ирсэн байж байгаа. За дэлхийн эдийн засгийн одоо дэглэмд бол энэ асуудлуудыг бол өөр талаас нь авч үзэж байгаа. За мөн сценарио буюу ирээдүйн одоо төлөв байдлын хувилбаруудыг бол авч үзэж байгаа. За хэрвээ би Marie Favreau Францын төв Аз судлалын хүрээлэнгийн захирал илэрхийлэгчтэй маань панелистуудын маань нэг юм байна. За Мартин Эдуард де Бусман байгаа. За мөн Эрнест Янгын Швейцарын салбар докторийн салбарт зөвлөх албаны удирдагч байгаа. За мөн Саяури За эдгээр панелистуудын маань мэдээллүүдийг өгөхөд юуны өмнө эхний хүрээнд бол Marie Favreau гэж хүн байгаа. Энэ бол Францын төв Аз судлалын хүрээлэнгийн захирал юм байна. За Бишкект бас ажиллаж байгаа юм. За тэрээр бол Монгол улсын чиглэлээр бол түүхэн судлалын хүрээнд нэлээд тэргүүлэхийн судлаач юм байна. За саяхан Монголд бол Улаанбаатар дахь Чингис хаан хэмээх музейд бол зохион байгуулсан тодорхой энэ үзэсгэлэнг бол Мари бол куратороор ажилласан байгаа. За тэрээр бас одоо шилдэг борлуулалттай номыг бол одоо зохион бичсэн юм хүн байгаа. За тэгэхээр Монгол улсын эзэнт гүрэн одоо түүхэн мэдээлэлс гадна бас орчин үеинд бас олон улсын хамтын ажиллагааны хүрээнд ялангуяа дэлхийн өсөлтийг бол оролцоог хангасан тогтвортой байлгах чиглэлээр Монгол улсын бас ямар хөрөг оролцоотой байх вэ гэдэг асуудлыг бас давхар хөндөж байгаа. За мөн Мартин байж байгаа тэрээр бол төсвийн салбарын зөвлөхөөр бас ажилладаг. За Мартин Эдуард де Бусман бол Эрнест Янгийн Швейцарын салбарт одоо төрийн салбарт зөвлөх албаны удирдагчаар ажилладаг юм байна. За тэгэхээр энэ цаг мөчид бол том компаниуд ялангуяа тодорхойгүй нөхцөл байдал үүссэн нөхцөлд бол яаж одоо зам мөрөө олж ажиллах вэ? Гэдэг тал дээр бас ялангуяа бидний өмнө нь хэлэлцэж байсан одоо мега чиг хандлагын хүрээнд одоо хэрхэн одоо зөв чигээ олж ажиллах вэ гэдэг тал дээр бас зөвлөгөө өгч. За ялангуяа хөдөлмжийн ялгарлыг бол цэвэр түвшинд одоо тэг болгохын зорилтын хүрээнд бас яаж энэ асуудлыг авч үзэх юм. За мөн худалдааны дайн бас явагдаж байгаа энэ тохиолдолд За Америкийн нэгдсэн улс бол олон улсын худалдааны дэглэмийг бол тодорхой түвшинд бол нөлөөлж байгаа тохиолдолд бас яаж ажиллах вэ гэдэг асуудал байгаа. За манай панелистуудын сүүлд бол доктор Саяури Ширай гэж байгаа Азийн хөгжлийн банкны хүрээлэнгийн доктортой бодлогын зөвлөхөөр ажилладаг. За банкны салбарт бол нэлээд тэргүүлэх мэргэжилтэн за мөнгөний бодлогын хүрээнд бас Японы төв банкнд бол олон жил бас энэ чиглэлээр ажилласан туршлагатай.
За тэрээр бол энэхүү олон улсын баг хуралд бол энэ ялангуяа хурлын чухал хэсэгт оролцохоор зөвшөөрсөнд бас их талархаж байгаа юм. За сүүл нь бол Павел Ковалевский гэж байгаа. За Польшийн үндэсний банкын үйл ажиллагаа дотоодын үндэсний үйл ажиллагаа хариуцсан энэ газарт бол ахлах зөвлөхөр ажилладаг юм байна. За орон өдрүүдэд ер нь альва хурал семинарт ингээд оролцож байхад бол тавигдж байгаа асуудал бол валюттай холбоотой асуудлыг нэлээд тавьж байгаа. Эцсийн зорилт бол олон улсын мөнгөний тогтолцоог бол илүү тэнцвэржүүлэх шаардлагатай болж ирж байна. За бүгд хятад ард улс болон хөгжиж байгаа эдийн засагт эдгээр улс орнуудын бас олон улсын зах зээлд гүйцэтгэх үүрэг бас нэмэгдэж байна. За Хятадын төв банкны бас зарим төлөөллүүд бол Шанхайд бол мөнгөний бодлогын хяналт шинжилгээний системийн талаар бас авч үзэж хуралдсан арга хэмжээ болсон. За Хятад улс бол тодорхой шаардлагын улмаас за юан валютыг олон улсын зах зээлд бол илүү өргөн хүрээнд нэвтрүүлэх ийм асуудал яригдж байгаа. За Европ энэ хувьд бол евро хэмээх нэг валюттай байгаа. За энэ системдээ бол 2026 оны 1 сар гэхэд бас Болгар улсыг бол энэ систем нэг мөнгөний системд бол нэгтгэхээр байгаа. За тэгэхээр дэлхийн эдийн засгийн болон санхүүгийн энэ дэглэм бас нэлээд Люксембург болж байгаа тохиолдолд магадгүй Мартин бол үүнтэй холбогдуулан ямар тодорхой ирээдүйн хувилбарыг тооцоолсон хувилбарууд тооцоолж байна гэдэг талаар ярилцсан. Ялангуяа үндэстэн дамсан энэ корпорациуд энэ тал дээр бас ямар чиг баримжаатай ажиллаж байгаа вэ гэдэг талаар. За маш их баярлалаа. За банкны ерөнхийлөгч та бүгдээ маш их баярлалаа. Өнөөдөр оролцож байгаадаа маш их таатай байна. За өнөөдөр дэлхийн эдийн засгийн хүрээнд гарч байгаа чиг хандлагуудын талаар авч хэлцэж байна. Энэ нь бол ихэнх нь бол тийм ч бол шинэ зүйл бас биш. Гэхдээ би та бүгдэд зөвлөхөөр ажилладаг хүний хувьд бас нэлээд ерөнхий товч мэдээлэл өгч бас хэдийн төлөв бас ямар байхаар байна гэдгийг энэ чиглийн зөвлөхүүлчлэгийн үзүүлэлт мэрэгжлийн хувьд бол саналуудлаа бас хуваалцъя гэж бодож байна. За дараагийн слайд. За бидний хэлж чадах зүйл юу вэ гэхээр одоогийн байдлын Люксембург байдал үүсэж байгаа гэдэг нь хэн болгонд ойлгомжтой байгаа. Уг нь дэлхийн худалдаа санхүү мөнгөний засаглалын маш тодорхой бүтэц байсан бол одоо бол оршин тогтнохоо бас нэгэнт байлжээ. Тийм учраас бид нар бол уг нь либерал мултилатерал олон талт хамтын ажиллагааны түвшний дэглэм хууль ёсыг дэглэсэн энэ дэглэмийн хүрээнд за бас маргаан шийдвэрлэх энэ механизмыг нэвтрүүлж ажиллаж байсан билээ. За $1 хэмээх бол нэг валют хамгаалж за үүний өрсөлдөөн бага байсан. За түн банкуудын хувьд бол чиг эрх чиг үргийн хүрээнд гүйцэтгэж байгаа тогтсон ийм дэглэм бас байсан. Дэлхийн нийгмийн үрдэхийн сүлжээний хүрээнд бол үр ашигт байдлыг сайжруулах гэхээсээ илүү аюулгүй мөн даван туулах төсвөрлөх чадварыг бэхжүүлэхийг зорьж байгаа нөхцөл байдал ажиглагдаж байна. Дэлхийн эдийн засгийн эдгээр алгуултуудын хүрээнд бас эдгээр давтамжууд үйл ажиллагааныг авч үзэхдээ хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбар, үйлчилгээний салбар бол бас мэдлэгийн эдийн засгийг бол голлон авч үзэж байгаа юм. За хэд хэдэн бол дүрсжүүлж бас энэ гол онцолж байгаа зүйлүүдэд бол тайлбарлахыг энэ слайд дээр хичээж тавьсан байж байгаа.
За би өөрийнхөө бэлтгэлийн яриаг бол ялангуяа гол гарч байгаа шинжилт өөрчлөлтүүдийг тойрчлуулал томьёолсон байж байгаа. Эхлээд болох тэр геополитик, тарифын асуудлуудыг хүрээнд гарч байгаа шилжилт өөрчлөлтүүдийг авч үзэж байгаа. Бид нар бол тарифыг ашигладаг байсан. Өмнө нь бол энэ тарифыг бол эдийн засгийн хувьд зарим залруулаг хийх үүднээс ашигладаг байсан бол одоо ингэж ашиглахаа болж л дээ. Тарифыг бол нэг шийтгэлийн зарчмаар ашиглаж, за энийг орлого бүрдүүлэх нэг их үүсвэр гэж харж, за геополитикийн эрх мэдлийн бэхжүүлэх арга хэрэгсэл байдлаар ашиглах болж л дээ. За худалдаа гэдэг бол одоо хайцангуй давуу талын авч үзэхээсээ илүү үндэсний аюулгүй байдал дээр илүү одоо төвлөрөх болсон байна. Энэ логик бол нэлээд дамгайлах болсон. Дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээг аваад үзэх юм бол бид одоо улс төрийн итгэлцлийн төвшин үнийн үр ашигт байдал дээр бол нэг их төвлөрөхөө болж байна. За жижиг бөгөөд нээлттэй эдийн засагт Монгол мэт одоо улс орнуудын хувьд энэ юу гэсэн үг вэ гэхээр за худалдааны хэлэлцээнд одоо нэгэн одоо эрхтэгч талбарын хүрээнд оролцох боломж нь одоо бараг цаашдаа боломжгүй болж байгаа шиг байна. За тэгэхээр статистикийн хүрээнд ногдуулж байгаа тарифуудыг бол Төв банкныхан маш сайн ажиглаж за мөн урт хугацааны арга хэмжээ болгож одоо экспорт дээр хяналт тавьж байгаа зүйлүүдийг бас ажиллах хэрэгтэй болно. Зарим улс орнуудад бол энэ чиглэлийн чиг эрх үүргүүдийг бол бас өргөжүүлж байгаа ийм зүйл ажиглагдаж байгаа. Хэрвээ миний түрүүнд дурдсан долларыг аваад үзэх юм бол доллар бол цаашдаа ядаж л дараагийн хэдэн жил бол дамгуулсан хэвээрэл одоо байх бах. Гэхдээ цаашид үнэтэй огт өрсөлддөггүй байдал бол цаашдаа үргэлжлэхгүй байх шинжтэй. Үүний үр дагаварт одоо хөгжиж байгаа улс орнууд нь за ам долларыг одоо нөөцийн их үүсвэр гэж одоо байнга авч үзэхээр одоо болж харин алт крипто валют за мөн бусад улс орнуудын үндэсний валютуудыг болвол бүгд нэгтгэж дурдсан одоо юан хэмээх RMB валютыг бол ерөнхийдөө даяар одоо бас энэ санхүүгийн системд бас ашиглах болж байна. За мөн дэлхийд даяар бол акцийн хөрөнгийг бол царцаах ийм үйл ажиллагаа бас явагдаж байна. За санхүүгийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхдээ өөрийнхөө одоо улс орны хил хязгаараас давж өөр бус нутагт бол бас эрхэмтэй хэрэгжүүлэхийг зорж байгаа зарим ийм оролдлогод байна. Гарч байна. За мөн хувийн хөгжлийн салбарын компани аж ахуйн нэгжүүд бол мөнгөн хөрөнгөд харилцан солилцох үйл ажиллагаас явагдаж ихээр явагдах болсон. Өөрөөр хэлэх юм бол Төв банкнд итгэх итгэл одоо арай бага болж харин крипто валютыг ашиглах нь бол нэмэгдэх болсон байна. За мөн та нар бас харж байгаа Америк нэгдсэн улсад бол ерөнхийлөгч Трамп за биткойныг бол олоод төрийн одоо нөөцийн төрийн сангийн нөөцийн бол нэг бүрэлдэхүүн хэсэг болно гэдгийг бол зарласан байгаа сонсон баг. За мөн зарим одоо норм хэмжээ бол шинээр гарч ирж байгаа шиг байна. Зарим нь бол өмнө нь нэлээд танигдсан байгаа. За өнгөрсөн 50 жилийн хугацаанд бас зарим түвшинд яригдаж ирсэн боловч энэ ESG буюу одоо байгууллагын орчин нийгэм одоо засаглалын зохистой төвшинг хангах энэ стандарт зарчмуудыг бол ерөнхийлөгч Трамп бол нэг их одоо сайшаахгүй байх шиг байна. Уг нь ESG гэдэг бол энэ арга хэрэгсэл бол холбогдлолтой зарим тодорхой шинжилт өөрчлөлтүүд явагдаж байгаа. Уг нь бол Төв банкны өмнө нь бол Төв банкныхан бол технологи шинж чанартай тооцоол дээр илүү төвлөрсөн арга хэмжээ авдаг байсан бол одоо бол энэ үнцний системд бол хөндлөнгөөс нөлөөлөх болсон. За объектив зөвлөлтөд арга хэмжээнүүдээс цааш одоо давсан ийм арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх болсон байна. Энэ Төв банкны чиг өрхийн бол чиг эрх үүргийн бол цаашдын төлөвт бол тодорхой нөлөө үзүүлж байгаа.
За өмнө нь бас зүүлэн зээлийн талаар бас ярьсан байгаа. За ESG бол зүүлэн зээл гэж авч үздэг байсан бол цаашид ингэж авч үзэх болж байгаа шүү. Нэгсэндээ параллел ийм стандартын систем болж өгчхөр байна. Хэрвээ бид цаашд нь өргөжлүүлээд аваад үзэх юм бол технологийн асуудлыг аваад үзэх юм бол энэ бол хиймэл оюун ухааны хүрээнд хиймэл оюуны түвшинд бол тодорхой гол өөрчлөлтүүд гарч байна. Би бол хиймэл оюуны дэмжлэгтэй боловсруулсан LLM хэмээх хэлний томоохон энэ загварчлалыг ашигласан энэ шийдлүүдэд бол дуртай. Гэхдээ макро эдийн засгийн бол түвшин тодорхой нөлөөлөл үзүүлэхээр байгаа үнэтэй холбогдолтой зарим эрсдэл байна гэж бид нар харж байна. Хиймэл оюун бол хиймэл оюуны зангинаад төвүүдийн талаар яригдж байгаа. За иймгээр дэмжигдсэн үйлчилгээний салбарын хүрээнд бол тодорхой орлого бүрдэж эхэлсэн байна. За энэ юу гэсэн үг вэ гэхээр олон улс орнууд нэгсдээ үйлчилгээний салбарт бол илүү нэвтэрч ажиллах болно. За ингэснээр орлогын урсгал бол тухайн улс орны хил хэлбэрээс даван томсоос гарч явах юм магадлал нэмэгдэнэ. За дотооддоо байгаа эрдэнэ байруудыг бол хамгаалах нэг арга хэрэгсэл бол тариф ногдуулах асуудал байдаг. За боловсруулж үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн дээр л ногдуулдаг харамсалтай ийм л хэлбэр байж байгаа. Гэхдээ ирээдүйд бол хиймэл оюун манай дэлхийн ирээдүйн эдийн засагт бол нэлээд томоохон үүрэг гүйцэтгэх болно. Үүн дээр нэг жишээ хэлэхэд Монголын нэг компани хууль эрх зүйн зөвлөгөө авах гэдэг ч юм уу, татварын чиглэлийн зөвлөгөө авах гэдэг ч юм уу ингэж байдаг байсан бол ирээдүйд бол Америкийн нэгдсэн улс гэдэг ч юм уу, Европ гэдэг ч юм уу, бүгд хятад ард улсад үйлдвэрлэгдсэн хиймэл оюун ухааны тусламжтайгаар боловсруулсан энэ зарим шийдлүүд жишээлбэл үнийг гүйцэтгэх боломжтой болно гэдэг утгаараа орлого бас гадагшаа орсох юм магадлал үүсэж байгаа юм. За тэгэхээр үр дүн нь юу байх вэ гэхээр за өмнө харуулж ирсэн хүснэтийг санаж байгаа бол тухайн улс нь хөдөө аж ахуйн хөгжлийн үе шатнаас аж үйлдвэрийн үе шат тэгээд мэдлэгийн эдийн засаг гэх мэт үе шатанд бол дэвшиж хөгжиж байдаг. Хэрвээ мэдлэгийн суур бүтээцийг чухал гэж авч үзээгүй тохиолдолд тухайн оронд бол энэ орон цаг бол хиймэл оюун ухаан бас эзлэх магадaltaй. За үйлдвэрлэл за магадгүй аж үйлдвэрийн салбарын хүрээнд бол роботжуулах юм шийдлүүд нь бол энэ хүрээнд бол хүмүүсийн оюуныг ашиглах гэхээс илүү хиймэл оюун ухаанаар тоноглогдсон энэ роботуудыг ашиглах шинжтэй болж байгаа. Тэгэхээр одоогийн байдлаар хөгжиж байгаа улс орнууд орлоготой холбогдолтой зардал бага болно гэсэн үг. Ингэснээр өндөр хөгжилтэй улс орнуудад за цалин өсөж байгаатай холбогдуулан бас нэг ёсондоо энэ хөгжиж байгаа улс орнуудад энэ чиглэлийн үйлдвэрийн салбаруудыг шилжүүлэх магадaltaй. Үүнтэй холбогдуулан тэдгээр улс орнуудад бас мөнгөн гүйлгээ илүү урсах магадaltaй. За тухайн ажилтнанд бол цаг хүн нэгжид тулгуурласан цалин тооцоолох арга нэг ёсондоо утгаа алдаж байна гэсэн үг.
Нөгөө талаараа үүнтэй холбогдуулан хөгжиж байгаа улс орнуудад байсан ажилтны салбарын үйлдвэрүүд бол эргээд хөгжингөө улс орнуудад бас шилжиж байгаа тохиолдлоос ажиглагдаж байна. Ханганы нийлүүлэлтийн сүлжээ одоо за робот шийдлүүдийг бол ашиглан аюулгүй байдлын зүгээс зөвхөн мөнгөний арилжааны талаас гэхээсээ илүү аюулгүй байдлын талаас нь бол эдгээр өдөрлийн төвүүдийг бол хөгжингийн улс орнуудад бас шилжүүлж байгаа чиг хандлага харагдаж байна. Тэгэхээр үүний одоо тийм учраас энэ график дээр харуулсан энэ хөгжлийн шатны энэ хоёр дахь энэ ажилтны салбарын хөгжлийн энэ үе шатны хүрээнд зарим зүйлүүдийг одоо халж байгаа тохиолдлууд бас байна. Зарим тохиолдолд зарим улс орнуудад үүнтэй холбогдуулан болон дефолт ослол үүсэх магадaltaй учраас үүний улмаас бол нэлээд томоохон нөлөөлөл үүсгэр байгаа юм. За ерөнхий төлөв байдлыг ингээд авч үзэх юм бол бидний хэлж чадах зүйл юу вэ гэхээр нэлээд томоохон өөрчлөлт бол гарахаар байна. Олон өөрчлөлтүүд нэгэн зэрэг бий болох магадлалтай. За дамд бол төсөөлөх чадварыг болов төвшинг ахиулах тал дээр улс орнууд бол ажиллах хэрэгтэй болно. Энэ хүрээнд бол бэлэн байдлыг хангах, за ирээдүйд юу болсон ч бай. Мөн ирээдүйд юу болох нь мэдэгдэхгүй байгаа ийм нөхцөл ч гэсэн одоо бэлдэж ажиллах энэ хүрээнд бол эвсэл одоо байгуулж урт хугацаанд одоо эвслийн хүрээнд одоо та бүгдийг дэмжиж ажиллах ийм улс орнуудтай хамтарч ажиллах бас ийм арга хэмжээ авах. За төв банкуд бол шал өөр одоо энэ ялангуяа өмнөний тогтвортой байдлыг одоо хангах тал дээр өөрсдөө одоо байгаа олгогдсон мандат чигээр хөөргөөс одоо давсан байдлаар илүү өргөн хүрээнд авч үзэх хэрэгтэй болох. За инфляцийг одоо за инфляцийг бол төв банкуд бол дотоодынхоо төвшөнд одоо хэрэгжүүлэх зохицуулалтын хүрээнд бол бүрэн шийдэх боломжууд илүү хомигдох. За мөн үндэсний одоо сан валютын нөөцийн стратеги мөн одоо валютын төвөнд үүсч болох эрсдлүүдийг бол харгалзан авч үзэх хэрэгтэй. За CBDC буюу төв банкны одоо дижитал цахим валют гэх мэт зүйлүүдийг одоо харгалзан авч үзэх хэрэгтэй болно. За валютынхаа за капитал энэ бол энэ хүрээнд бол итгэлцлийг одоо бий болгох шаардлагатай болно. За төв банкд бол өөр олон арга хэрэгслүүд бол мэдээж байгаа. За энэ дундаас бас нэг чухал зүйл бол мэдээлэл одоо харилцааны төвшинг ахуулах нь маш чухал болно. За сүүлд нь институцийн төвшний бас ирээдүйн төлөв байдал байгаа. За дунд хугацааны бол хэтийн төлөвийн одоо сценариудыг одоо төлөвлөх нь бол сонгуульд биш болохоор магадaltaй байна. Ягаад гэхээр хиймэл оюун ухааны одоо дэмжлэгтэйгээр одоо зарим хөдөлмөр ажлын байруудыг одоо орлуулах, за мөн ESG хэмээх норм стандартуудыг нийцүүлж ажиллах юм шаардлагууд гарах баг. За бол даяаршил бол нэг өстө төгсөл рүү орж иж магадгүй гэсэн айдас бол бас байгаа. Гэхдээ энэ аюулгүй байдлыг хангах, оюун хатан тэсвэртэй байдлыг хангах, за эвслийг байгуулах, харилцан итгэлцлийг бол бэхжүүлэх, за адил байр суурьтай улс орнууд адил байр суурьтай бүс нутгуудтай хамтран ажиллаж, за олон улсын валютын сан гэх мэт олон улсын одоо байгууллагуудтай бол хамтран ажиллах үйл ажиллагаагаа гүнзгийрүүлэн ажиллах нь илүү чухал болж ирэх баг. За харин үүнтэй харьцуулахад Америкийн нэгдсэн улс одоогийн байдлаар үүнээс арай өөр чиглэл рүү бас хазааж байгаа шиг харагдаж байна. Тэр асуулт хариултын үеэр энэ чиглэлээр бид нэг гүнзгийрүүлэн харилцах хаа. За маш их баярлалаа. Мартин одоо энэ хүү оролцож байгаад маш их баярлалаа.
За би тодоохондоо за дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээ нэг хүрээнд бол экспортод тавигдах хяналттай холбогдлолтой бол эрсдлээс зайлсхийх за тантай холбогдлолтой нөхцөл байдал ковид гэх мэт нөхцөл байдал үүсэж байгаатай холбогдуулан даван туулах төсвөлөх чадварыг бэхжүүлэх юм шаардлагууд байгаа. За сая өрөөдөө микрофоныг бас шилжүүлье. За Азийн бүс нутаг ийм шинээр үүссэн бий болж байгаа сценаар одоо шинэ сорилтуудад хэрхэн дасан зохицож байна. За танд бас нэг бэлтгэл бэлдсэн гэж сонссон. Тийм надаа бас презентац бэлдсэн материал бас байгаа. За би бол бас Аз гэж хэлээд байгаа юм л да. Ингэж хэлэхдээ би зүүн Аз, зүүн өмнөд Азийг илүү онцолж хэлээд байгаа юм. За бидний хүрээнд тулгамдж байгаа зарим тодорхой сорилтууд бол бас байгаа гэж ярьж байна. За одоогийн байдлаар бас тодорхойгүй олон байдлууд нэг сценариудын хүрээнд бас ажиглагдаж байгаа. Тэгэхээр ямар төрлийн одоо тодорхойгүй байдалд бидэнд нүүдлээд байгаа юм бэ гэдгийг илэрхийлэхийг зорилоо. Энэ бол дэлхийн төлөв байдлыг харуулж байгаа энэ график байна. Зүүн талд нь багнуулах дээр дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг харуулж байна. Энэ хүрээнд бол шилдэг хамгийн дээд талын дөрвөн орон гэд үзэх юм бол дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх Америкийн нэгдсэн улсын хувь хэмжээ 25% таа байгаа. Тэгэхээр энэ бас л их томоохон хувь хэмжээ одоо байсаар байна гэдэг нь харагдаж байна. За бүгд Хятад ард улсын хувьд бол дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ 17% таа байна. За Герман бол 4% таа байна. За тун удахгүй энэ ирчээрээ бол бүгд Хятад ард улс Америкийн нэгдсэн улсыг бол давж гарах төлөвтэй. Дэлхийн эдийн засгийн асуудлыг аваад үзэхээр үндсэндээ Америкийн нэгдсэн улс болон бүгд Хятад ард улсыг ерөнхийдөө энэ төргөндөөс авч үздэг тохиол бий. За хоёр дахь баг нь бол дэлхийн түвшний одоо нийт боловсруулах үйлдвэрлэлийг одоо харуулж байгаа. Энэ хүрээнд бол бүгд Хятад ард улс болоод дэлхийн түвшний ажилтны салбарын үйлдвэрлэлийн 32%-ийг эзэлж байгаа. Энэ том мэдээлэл өгүүлбэрээс харах юм бол ажлын хүчний энэ талбарт бол бараг 40%-ийг эзэлж байгаа. За энэ хүрээнд бол гадаадын шууд хөрөнгө оруулалт бол Азийн олон бүс нутагт Хятад, Вьетнам зэрэг олон улс орнуудад хийгдсэн байдаг. За Хятадын одоо боловсруулах салбарын өрсөлдөх чадвар гэдэг бол энэ харагдаж байгаа 32%-аас хамаагүй илүү юм байна. За ягаад гэхээр Хятад бол улс бол хэмнэл оюун, IoT, Internet of Things гэх мэт талбарууд бол нэлээд өрсөлдөх чадвартай болж хөгжсөн юм улс байгаа. За би Японд одоо хэрэглэгч гэдэг өнцгөөс харахад хүртэл энэ улс ажиглагдаж байгаа. Америкийн нэгдсэн улсын хувьд бол дэлхийн аж үйлдвэрлэлийн одоо салбарын бүтээгдэхүүн дотор бас үйлдвэрлэлийн хувь хэмжээнд бас эзлэх хувь хэмжээ 16% таа байна. За харин дэлхийн одоо хэмжээнд байгаа импортын хувь хэмжээнд эзлэх хувь хэмжээгээр нь авч үзэх юм бол Америкийн нэгдсэн улс 13% таа байна. Бүгд Хятад ард улс 10% таа байна. Гэхдээ Хятад бол маш их бараг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг байгаа. Төрөн одоо аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн хувьд одоо Хятад бол маш дээгүүр нэмэгдэж байсан. Импортын хувьд бол бас их том байгаа. За худалдааны одоо алдагдлыгээд аваад үзэх юм бол Америкийн нэгдсэн улс бол 1 триллион $1 одоо алдагдaltaй байгаа. За харин бүгд Хятад ард улс бол яг үүний эсрэг үзүүлэлттэй бас байж байгаа. За Азид ямар байна гэхээр Азийн олон улс орнууд Японыг аваад үзэх юм бол мөн зүүн өмнөд бүсийн Азийн бүсийн улс орнуудыг аваад үзэх юм бол биднэрт бол Америкийн нэгдсэн улстай хийгдэж байгаа худалдаан дээр илүүдэлтэй байгаа. Тийм учраас Америкийн нэгдсэн улс бидэрт дарамт бас ногдолж байгаа гэсэн үг. Гэхдээ ихэнх бусад улс орнуудын хувьд бол бүгд Хятад улстай хийгдэж байгаа худалдааны хувьд бол алдагдaltaй байгаад байдаг. Тийм учраас бол Америкийн нэгдсэн улсын зүгээс авч хэрэгжүүлж байгаа эдгээр тарифын арга хэмжээ бол Азийн бүс нутагт нэлээд гүн гүнзгий уялдан нэгдсэн энэ тогтолцооны хүрээнд бол шууд нөлөөлөл үзүүлэхэд бол бас харьцангуй бага гэж харж байна.
За энд бол Америкийн нэгдсэн улсын худалдааны одоо тэнцлийг харуулж байна. За үүнд бол тэрбум доллараар илэрхийлсэн энэхүү графикт бол 2010-аас 2022 оны хугацаанд одоо үйлчилгээний салбар нөгөө тал дээр бараа бүтээгдэхүүний салбарыг бол харуулж байгаа юм. За Америкийн нэгдсэн улсын хувьд за харьцангуй давуу тал бас байгаа. Үйлчилгээний салбарын хувьд харин бараа бүтээгдэхүүний хувьд бол зарим улс орнуудаас экспортын зарим хязгаарлалт ногдуулж байгаатай холбогдуулан бас зарим сул тал үүсэж байгаа. За геополитикийн түвшний эрсдэл одоо тулгарх магадлал түүнийг яралтай шийдвэрлэх шаардлага байгаа учраас Америкийн нэгдсэн улс бүгд Хятад ард улс болон Азид бол тодорхой улсад дарамтыг үзүүлж эхэлж байгаа гэсэн. За одоо Америкийн нэгдсэн улс болон бүгд Хятад ард улсын хоорондын худалдааг авч үзье. За Хятадыг аваад үзэх юм бол өнгөрсөн жилдээ харьцуулсан энэ мэдээллийг харуулсан байна. Америкийн нэгдсэн улсын хувьд бол Хятадтай хийгдэж байгаа худалдааны хувьд маш томоохон хэмжээний худалдааны алдагдaltaй байгаа. За Америкийн нэгдсэн улсын худалдааны алдагдалт Хятадын бүгд Хятад ард улсын эзлэх хувь бол 40% байснаа 30% хүртэл буурсан байж байна. За харьцангуйгаар Хятад болон Америкийн нэгдсэн улс хоёрын худалдааны энэ харилцаа нэгсэндээ харьцангуйдаа буурж байгаа. Тэр зэрэг харагдаж байна. За энд болох дээр Америкийн нэгдсэн улсын одоо томоохон дэлхийн бусад томоохон улс орнуудаас авч байгаа импортыг харуулж байна. За тэгээд дараа нь худалдааны алдагдлыг харуулж байгаа. За дээдлийнх нь болох дээр бас reciprocal харилцан ижилдэг шин тарифын хэмжээг бас харуулж байгаа. За Хятад, Мексик, Канада, Европын холбоог харуулсан эхний дөрвөн байгаа нь байна. Тэгэхээр Америкийн нэгдсэн улс Азийн бүс нутагт арай өндөр хувь хэмжээтэй харилцан ижилдэг үйлчлэг тарифын хэмжээг ногдуулсан байна харагдаж байна. Америкийн нэгдсэн улс энэ reciprocal буюу харилцан ижилдэг үйлчлэг тарифыг за 7 сарын 9 гэхэд бол үүнд өөрчлөлт оруулах магадaltaй байгаа. Хэрвээ ийм өөрчлөлт гарах юм бол 7 сарын 9-нд энэ томоохон өөрчлөлтөөс оруулах магадлалтай байгаа. Энэ нь ямар одоо алхам хийх нь вэ гэдэг нь Азийн бүс нутагт одоо маш чухал анхаарах асуудал болж байгаа. За Америкийн нэгдсэн улс болон Вьетнамтай хийж байгаа худалдааны хүрээнд за энэ Япон болон Солонгос улстай харьцуулах юм бол бас алдагдал бол нэлээд өндөр байгаа. За үүнээс өмнө болох дээр Америкийн нэгдсэн улс болвол Хятадын импортод бол дунджаар 20% одоо тариф ногдуулж байсан. Өнгөрсөн жил хүртэл. Гэтэл одоо болох дээр Америкийн нэгдсэн улс Хятад улсад ногдуулах энэ тарифын дундаж хэмжээ 51% болж маш өндөр хэмжээгээр нэмэгдсэн байна. Ноён Трампын энэ захиргаа 2018-аас 19 онд бол бас 20%-аар болоод нэмэгдүүлсэн байж байгаа тарифын хувь хэмжээг. Ийм улмаас аж үйлдвэрийн салбарын үйлдвэрүүдийг болвол за Хятад, Вьетнам зэрэг улс орнуудаас бол шилжүүлэхийн нөхцөл болсон байгаа. Гэтэл нөгөө талаар Азийн бүс нутгийн бусад улс орнуудад бас 10% шинэ одоо тариф одоогоор ногдуулаад байгаа. За мөн reciprocal буюу харилцан тэгш үйлчлэх горимтой энэ одоо тарифыг их өндрөөр бол дараах улс Азийн бүс нутгийн орнуудад бол тус бүр ногдуулсан байгаа нь харагдаж байна. За Азийн бүсийн бусад улс орнууд ч гэсэн бас энэ reciprocal буюу харилцан одоо тэгш үйлчлэх ийм тарифын одоо өндөр хувь хэмжээ одоо эдгээр орнуудад ногдуулах нөхцөл байдалтай холбогдуулан асуудал үүсэж байна. За Хятад, Америкийн нэгдсэн улс одоо хилцээр хийж
90 хоногоор ногдуулах татвараа бол хойшлуулсан байгаа. За үүний дуусах хугацаа 8 сарын байгаа. За 7 сарын 9 гэхэд Япон болон Азийн бусад бүс нутагт олвол энэ тал дээр Америк нэгдсэн улс ямар шийдвэр гаргах нь вэ гэдгийг бол анхааралтай ажиллаж авч үзэх хэрэгтэй болж байгаа юм. За олон хөгжиж байгаа улс орнууд бол маш өндөр тариф ногдуулахаар байгаа. Ингэхийн бол энэ нь тэдгээр улс орнуудын эдийн засгийн өсөлтийг бол нэгсэндээ нураана гэсэн үг. Нэгсэндээ Азийн бүс нутагт бол нэлээд хямралаа үүснэ. Уг нь бол Азийн бүс нутаг бол дэлхийн аж үйлдвэрийн зүрхэн гэж үздэг байсан бол энд зүрхэн бол маш нэлээд асуудал үүсгээр харагдаж байна. Эдийн засгийн интеграцийг хүн болгон ярьж энэ интеграцийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Ялангуяа Төв Азийн бүс нутагт нэмэгдүүлэх, за бүс нутгийн түвшинд интеграцийг нэмэгдүүлэх гэдэг асуудлыг ярьж, Европын холбооны түвшинд энэ бүс нутагтаа интеграцийг улам гүнзгийрүүлэх гэдэг асуудлыг ярьж байгаа. За энэ хүрээнд бол зарим улс орнуудын үнэтэй холбогдуулсан еврог хүлээн зөвшөөрөх үгүй гэдэг асуудал яригдаж байгаа. Азийн бүс нутагт болох дээрээ хоёр маш чухал эдийн засгийн түншлэл бас байдаг гэдгийг бол авч үзэх хэрэгтэй. Өглөө бол нэгийг нь аль хэдийн ярьчихсан байгаа. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр RCEP буюу бүс нутгийн гэж бүрэн эдийн засгийн түншлэл гэж байгаа. Үүнд бол голцоо Азийн бүс нутгийн улс 16 улс орнууд байгаа юм да. ASEAN-ы гишүүн улс орнууд Япон, Хятад, Солонгос, Австрали, Шинэ Зеланд байж байгаа. За мөн ASEAN-ы зарим улс орнуудтай чөлөө тодорхойлолтын хэлэлцээр байгуулсан 2 тат хэлэлцээрүүд байгаа. Үүнд бол ойролцоогоор 18 улс орнууд бас багтдаг. Жагол хэлэхээс байгаа санаа бол RCEP гэж хэлэлцээр байгаа. За нөгөө тал дээр TPP буюу Аз нөхөн талд дамсан ээж бүрэн дэвшилтэд түншлийн хэлэлцээр гэж байгаа. За үүнд бол 12 улс орнууд байдаг. За тэгэхээр RCEP-тэй харьцуулахад үүнийг харьцуулаад үзэх юм бол RCEP түншлийн хэлэлцээр бол их Азад илүү төвлөрсөн байгаа бол энэ дээрээ байгаа CPTPP-ийн хувьд бол эдгээр 12 улс орнууд нь бол зөвхөн Азийн бүс нутгийн улс орнуудаас гадна Канада, Англи гэх мэт бусад улс орнуудыг бол хамруулсан байдаг. Тэгээ энэ нь бол их эмзэг ийм асуудал болсонтой холбоотой энэ талаар нэг их бас ярихгүй байх шиг байна. За Европын холбооны улс орнууд бас CPTPP-ийн түншлэлийн хэлэлцээрт бол бас илүү ойр хамтарч ажиллахыг бас зорж байна. Бидний хувьд ямар алсын хараа яг байгаа юм бэ гэдгийг бол бүрэн сайн тамирч чадаагүй. Хятадын аж үйлдвэрийн салбар бол маш өрсөлдөх чадвартай болж хөрвжиж байгаа. Олон хятадын компаничны нэгжүүд дэлхийд даяар үйл ажиллагаагаа явуулах болсон. Тийм учраас Хятадаас бол харилцаагаа таслана гэхэд тун хэцүү. Америк нэгдсэн улс үүнийг оролдож үзсэн ч гэсэн бас тун хэцүү. Яг тэгэхээр Азийн бүс нутаг бол өөр хоорондоо худалдаагаар дамжуулан маш нарийн гүн гүнзгий уялдсан байдаг. За тэгэхээр зөвхөн Америк нэгдсэн улсаас бусад улс орнуудад өндөр тариф ногдуулснараа бас саяхан ярьсан энэ Азийн бүс нутгийн худалдааны интеграцид нэг их ноцтой нөлөө үзүүлж чадахгүй болов. За бүгд бас ойлгож байгаа. Олон экспорт, импорт худалдааны харилцаа Азийн бүс нутагт их өрнөж байгаа ч гэсэн нөгөө талаараа худалдааны тэнцэл гэдээ аваад үзэхээр энэ бол эдийн засгийн өсөлт талаас нь авч үзэх юм бол худалдааны баланс тэнцэл гэдэг бол маш чухал асуудал байдаг. Азийн олон их орнууд Америк нэгдсэн улстай хийж байгаа худалдаа нь бол худалдааны ашигтай байдаг. Гэтэл нөгөө талдаа Америк нэгдсэн улс бол энэ бүс нутагтаа хийж байгаа худалдааны хувьд нэлээд алдагдaltaй байдаг. За хүмүүс энийг бол ойлгох болсон. Одоо тэгэхээр Азийн бүс нутгийн улс орнууд за тэгвэл бид нар дотоодынхоо эрэлтийг бол нэмье. Ингэснээр Америк нэгдсэн улсад хамааралтай байдлаа багасгаж болох юм гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ зүүн талын хүснэгт дээр бол
нэг ясан доо хувийн хөгжлийн салбарын хадгаламж хөрөнгө оруулалтын зөрүүг харуулж байна. Харин баруун талын хүснэгт болох дээр үндэсний хадгаламж дотоод техник бүтээгдэхүүн эзлэх дөнгө хувиар илэрхийлсэн байна. За хэрэглээг энэ утгаараа хэрхэн нэмэгдүүлж болох вэ гэдэг нь бол өөрөө их чухал асуудал юм. За бас нэг асуудал бол төсвийн тэнцлийн асуудал байгаа. За олон улс орнууд ялангуяа төсвийн зарим хязгаарлалт үүссэн байгаа зарим улс орнууд жишээлх юм бол Япон бол чимд 240% таа. Тэгэхээр энэ бүтээгт эзлэх одоо энэ төсвийн одоо тэнцлийн одоо зөрүү бол 240% таа байгаа. Тэгэхээр энэ хүрээнд явуулж байгаа төсвийн бодлого бол нэг их үр дүнтэй болж чадахгүй болоод байна. За мөнгөний бодлого бол энэ тал дээр тустай болж болох юм. За холбооны төвшөнд бол бас энэ бодлогын хүүгээ энэ жил гэхэд 2 удаа бууруулсан байна. Энэ нь бол тус болох юм. Ягаад гэвэл Азийн төв банк бол энэ холбооны засгийн газрын энэ бодлогын чиг хандлага яаж явж ин түүнийг бол дагах хандлагатай байдаг. Тэгэхээр энэ утгаараа Америкийн нэгдсэн бодлогоос үүссэн зарим одоо дарамтуудыг бол хөнгөлж өгөх тал дээр бас энэ бодлогын хувь хэмжээг бол бууруулах нь нэлээд одоо дэм болж өгч болох юм. За хэрэглээг бас илүү тогтвортой төвшөнд хэрхэн одоо дэмжиж болох вэ гэдэг асуудал бас байгаа. Би бол Азийн олон улс орнуудтай ярьж байхад бол тэд хэлэхдээ за нөхөн олгор олгох, за хөдөлмөрийн хүчин, за үйлдвэрчний эвлэл, за мөнгө хэрэглэгчдийг хамгаалах гэх мэт чиглэлээр зүүнэд Азийн бүсийн улс орнууд олон арга хэмжээ авч байгаа гэж бас ярьсан. Тийм учраас ESG буюу байгаль орчин одоо нийгэм засаглалын хүрээнд тогтвортой байдлыг хангаж ажиллах нь бас их чухал юм. Тэгэхээр Азийн бүс нутагт одоо хэрхэн дотоодынхоо эрэлтийг нэмэгдүүлж болох вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Бараа бүтээгдэхүүн экспорт гэж мэдээж хэрэг чухал л да. Гэхдээ Америк нэгдсэн улсад дандаа хараатай байна гэдэг бол том хэцүү. Америк нэгдсэн улс үнийг бол хүсэхгүй байгаа. Тийм учраас үндсэн суурь асуудал руугаа бид нэр анхаарлаа шийдвэрлэх нь их чухал болов уу гэж бодож байна. За сая өрөөдөө маш их баярлаа. Маш их хэжүүрэн байдлаар Азийн бүс нутагт юу болж байгааг ерөнхийдөө одоо томьёолн илэрхийлж ингэж гаргасан баярлаа. За дараагийн бэлтгэгч маань бол Павел байгаа. Цахимаар оролцож байгаа. За тий би энд байж гэн. Та бүгд намайг сонсож чадж байна уу? За Before I start, sorry, I didn't see you. So welcome. Welcome to the next year. Welcome you to the conference. За хуралд одоо тавтай мөрөлнө. За ирээдүйд болох нөхцөл байдлыг одоо төлөв байдлыг одоо сценарийн хүрээнд гаргаж ирэхийг зорж байна. Олон улсын мөнгөний тогтолцооны хүрээнд Азийн бүс нутгийг болоод авч үзэхдээ за дэлхийн худалдааны тогтолцоонд гарч байгаа өөрчлөлтөд холбогдуулан бас ямар өөрчлөлт гарч байна гэдгийг авч үзэж байгаа юм. Таны харж байгаа олон улсын одоо мөнгөний бодлогын тогтолцооны хүрээнд ямар өөрчлөлт гарахаар байна? За ирээдүйд бол үнэтэй холбогдуулан ямар өөрчлөлт гарахаар байна? За мөн бид бас CBDC буюу төв банкны цахим валют мөн одоо тогтвортой coin гэх мэт одоо энэ талбаруудтай уялдуулан яаж авч үзэж байна? За маш их баярлалаа. Би өөрийнхөө богинохон илтгэлийг тавихаас өмнө би юуны өмнө чин сэтгэлээс Монгол Улсын төв банкнд бас ерөнхийлөгч тэдний багийнхан бас 100 жилийн бол одоо амжилттай тэмдэглэсэнд нь дахин баяр хүргэе. I would like also to say thank you for Arman Юкарат бас Арман Юкарат бас энэ тал дээр бас нэлийн сайн дэмжлэг үзүүлж ажилласан баяр хүргэе. Маркет бас талархал илэрхийлж ийм чухал улсын хуралд бас ингээд зохицуултыг хангаж ажиллаж байгаа нь талархал илэрхийлж. За мөн профессор Саюр Ширай хурлын хэсэгт бол панелистээр ажиллаж байгаад нь маш их талархал илэрхийлж. За Японы төв банкны үйл ажиллагааны хүрээний тодорхой зөвлөгөө олгож ажиллаж байсанд нь талархал илэрхийлье. За таны тавьсан асуултад холбогдуулан ярихад
concerning the future of international monetary ирээдүйн system. олон улсын одоо We are perhaps мөнгөний haunted одоо by тогтолцоо memories ядаа of those яаж memories were raised by ямар төлөв our байдалтай reflex. байхаар байна гэдгийг авч үзэхийн тулд эхлээд бол зарим дурсамжуудыг болоод авч үзэх хэрэгтэй. Одоогийн байдлаар зарим улс орнууд бол тодорхой түвшинд 100 жилийн өмнө байсан төлөв байдалтай нэлээд төстэй байдал үүсэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол Америкийн нэгдсэн улстай зарим зөрөлдөөн үүсч Америкийн нэгдсэн улсад өсөлт явагдаж харин Их Британд бол бас зарим өөрөх үзэгдэл бас явж байгаа юм. It only makes those comparisons even stronger. But За паунд стерлингтэй холбогдолтой энэ харьцуулсан үзүүлэлтүүд бол олон хурцаар гарч ирж байгаа. Гэхдээ бид нар бол 20 дугаар зуун биш 21 дугаар зуунд амьдарч байна. Тэр утгаараа бид нар хоёр ертөнцийн үсэд байна. Нэг нь бол бодит ертөнцийн, нөгөөх нь бол цахим орчны ертөнцийн үсэд байна. Эхлээд бодит ертөнцийг авч үзэхэд there are some easy to detect discrepancies between those two words. Эдгээр хоёр ертөнцийн хооронд үүсэж байгаа ялгааг бол авч үзэх хэрэгтэй. Дижитал цахим ертөнцид бол ямар нэг хэл хязгаар гэж байхгүй. Ямар нэгэн холбогдох том мэдээлэл өгөгдөл одоо бүрэн гараагүй байгаатай холбогдуулсан хинч энэ чиглэлээр бид нарыг бол дагаж чадаагүй гэдэг ч юм уу. За биткойн одоо тогтвортой койн гэх мэт зүйлүүд бол гарч байгаа. Тэгэхээр энэ утгаараа цахим ертөнц гэдгийг би харахтаа за ялангуяа биткойн одоо криптовалютын энэ хөдөлгөөнийг аваад үзэх юм бол жинхэнэ бодит ертөнцид үүсэж байгаа нөхцөл байдлын эсрэг бол нэг эсэндээ бослог илэрхийлж байна гэж зарим хэлж байгааг бол би хувьдаа бол бүрэн зөвшөөрч үзэх хэцүү. Яагаад гэвэл хүмүүс бол төв банкны зүгээс явуулж байгаа бодлогуудад бол яг бодит ертөнцид тэмцэх дуртай биш байдаг. За үүний улмаас тэд зарим өөр хувилбаруудыг хэрэгжүүлж эхэлдэг байна. Тэгэхээр одоогийн байдлаар үүний үр дагаварт тодорхой нэг төвшний хувьсгалын шин чанартай дижитал цахим ертөнц үүсэж байгааг бол авч үзэх хэрэгтэй болж байгаа. Гэтэл бодит жинхэнэ ертөнцид болох тэр энэ чиглэлийн яг эсрэг өөр чиглэл рүү явж байна. Ягаад гэвэл цахим ертөнцид бол түрүүн хэлсэн ямар нэгэн хэл хязгаар байхгүй. Гэтэл бодит ертөнцид болох тэрэ тусгаар улсын нөхцөл байдал илүү их анхаарал хандуулж үндэсний ашиг сонирхолд маш их анхаарал тавьдаг. Жишээлх юм бол манай улсад за либерализмыг одоо хэрэгжүүлсэн одоо манлайлагч улс орны хувьд гинт одоо ерөнхий сайд маань капиталын хувьд өөрийн гэсэн үндэсний тамиал байдаг. Or should enjoy the majority of the stake of Polish capital. Such declarations. За тэгэхээр эвслийн засгийн газрын тай холбогдолтой зарим одоо мэдгдэл одоо хийснийг одоо бүрэн дүрэн ойлгоход бас хэцүү. Цаантай холбогдуулан тусгаар улсад нэлээд их анхаарал хандуулж жишээлх юм бол Европын системийн ECB-ийн одоо банкны Полоны хэлэхдээ тусгаар улсын одоо мөнгөний тэмдэг байхгүйгээр одоо тусгаар улс байна гэж хэлэхэд хэцүү гэсэн байдаг. Тэгэхээр үүнтэй холбогдолтой нэлээд ялгаатай нөхцөл байдал бас үүсэж байгаа. Нэг чиглэл нь болох тэр жинхэнэ бодит ертөнц. Гэтэл нөгөө талд нь дижитал цахим ертөнц үүсэж байна. Нэгсэнтэй хоёр параллел ертөнц үүсчихэд байна. Бодит ертөнцийн төвшөнд дижитал үүсэж байгаа ертөнцид зарим төвшөнд одоо хяналт тавихыг хичээж байгаа шүү байна. За Типолоны хэмээх хүн бол сүүлд тавьсан бэлтгэлдээ бол дижитал евро гэдэг талаар ярьсан.
Digital euro За дижитал цахим евро нь of foreign stable bonds became гадаадын тогтвортой валют дээр payments within the euro хяналтаж евро бүс нутагт одоо ашиглах хэрэглээнд бол тодорхой хяналттай чадна гэж үзэж байна. return to the nationalism, economic nationalism. Тэгэхээр энэ бол эдийн засгийн өнцгөрхөг ийм үзэл баримтлал байна. International monetary system За олон улсын мөнгөний тогтолцоон and its philosophy of preserving the monopoly of central banks Төв банкны тогтоосон монополийг бол хадгалж авч үзхийг бол зорж байгаатай холбогдвол нэлээд нарийн цогц юм төвхтэй нөхцөл байдал үүсэж байгаа юм. reluctant hegemon in this world. On the Энэ one ертөнцид бол хегемон төвшөнд одоо байр суурь тогтоосон ийм дөрвөн бас нэг институт. Америкийн нэгдсэн улсад ам доллар байгаа. Нөгөө бүс нутагт бас нэг өөр нэг өрсөлдөгч бас байгаа. Гэхдээ ямар өрсөлдөгч байх вэ гэдэг. За бид нар Америкийн ам долларын өөр хувилбар гэж авч үзэж байгаа бол евро, Японы йен, паунд стерлинг авч үзэж болох одоо бол нэлээд одоо ноцтой ийм тоглож гарч ирсэн нь бүгд нь хэдэд ард улс буюу энэ улсын RMB байгаа. Тэгээд Пангонг Шэн хэлэхдээ ирээдүйн олон улсын мөнгөний тогтолцооны сценари одоо дурдж ярихдаа ирсэн гэлтгэлтэй одоо онцгой одоо мөнгө татах одоо эрхийн талаар ярьж үзэж байгаа юм. За үүнтэй холбогдолтой бас нэг түүх өгүүлэхэд зээлжих тусгай эрх талаар авч үзсэн байна. Тэгэхээр and this is a very remote perspective, I have to say, and I will try to address this later on. But this is also зарим төвхийг сүлд ярьж болно. Гэхдээ гол санаа нь эдийн засгийн философи гэж байдаг. Бүгд хэдэд ард улсын ганцаараа үндэсний RMB валютаараа дэмжигдсэн энэ үйлдвэрлэлийг лээс гарсан экспорт төлөвшсөн одоо нэгсэнтэй Бээжингийн консенсус санал нэгдэх шийдэл байна гэж үзэхэд бас Вашингтоны консенсустай бас харьцуулан авч үзэх хэрэгтэй болно. Тэгэхээр ам долларыг аваад үзэх юм бол бас нэг түүх байдгийг бас харгалзан авч үзэх хэрэгтэй. Америкийн нэгдсэн улсын ам долларын хамгийн том түнш бол эвслийн түнш бол Тина гэдэг товчилсон нэр байдаг. Энэ тохиолдолд ам долларын өөр хувилбар байхгүй гэж үздэг. За миний бодож байгаагаар одоогийн Америкийн нэгдсэн улсын захиргааны төвшөнд бол санаа зовоосон бас зарим шиг хандлага ажиллагдаж байгаа. Гэхдээ ийм гарч байгаа бүх өөрчлөлтүүдийн одоо суурь одоо шалтгааныг бол бүрэн сайн авч үзэхгүй байх шиг байна. За шинэ дэглэмийн асуудлыг ярьж байгаа тохиолдолд JD Vance бас үүнтэй холбогдуулсан зарим мэдээлэл хийсэн байгаа. Жишээлх юм бол тэрээр дахин Европыг бол бейлаут хийхээ хүсэхгүй байна гэсэн мэдээлэл байгаа. За Европчуудын нэгнийх нь хувьд бол Америкчууд ийм мэдээлэл гаргатай холбогдолтой зарим шалтгаан байсан байх гэж үзэж байна. За та нар барыг миний хэлэх гээд байгаа уусаа ойлгож байгаа байх л да. За мөн Dutch disease гэж бас зүйлэн баялаг харна. Ам доллар дамгай байр суурьтай байсантай холбогдуулан энэ валютын нэмэлт эрэлт үүссэн. Гэхдээ энэ нь эдийн засгийн одоо хүчин зүйлээс бол бүрэн одоо үндэслэлтэй гэж тогтоож чадаагүй. Америкийн экспортлогч нарын амьдралыг бол хөнгөвчлөхийн тулд
За та бүгд үүнтэй холбогдуулан зарим ойлголт бол авсан гэдгийг бол харуулах хэрэгтэй болно. Олон улсын мөнгөний тогтолцоонд одоо Америкийн нэгдсэн улсын зүгээс хегемони одоо өөрийгөө гүйцэтгэж байгаа. Энэ хүсэл зэрэг байна уу үгүй юу гэдгээс бас хамаарах асуудал бий. Obviously my personal opinion. And if you look at the complexity of the Chinese monetary policy, за хэдийн мөнгөний бодлогыг аваад үзэхээр их ойлгомжтой. Европ бол нөгөө талаараа тэд Европ бол хөхүүлэн дэмжихийг бол зорж байгаа. Гэхдээ Европ бол өөрийнхөө эдийн засгтай холбоотой тавьсан зарим зорилттой бол бүрэн ус хүрч ажиллаж чадаагүй байгаа. За структур бүтцийн бол зарим сул тал Европ бий. За бид одоо хийх ёстой ажил өөрийнхөө зарим зорилтод бүрэн хүрч чадаагүй байгаа. За бидэнд бол энэ утгаараа дэлхийн эдийн засгийн түвшинд бол өөр өрсөлдөгчд бол гарч ирсэн байна. Хинч бол Америкийн нэгдсэн улсын одоо хегемон түвшинд дамгуулсан валютын гүйцэтгэж байсан үүргийг орлуулахыг хүсэхгүй байх шиг байна. Хегемон түвшинд дамгуулсан валютын өөр хувилбар гаргатай холбогдвол нэлээд энэ валютай холбогдуулсан нэлээд том зардал байдаг, яригдж байдаг. За хегемон дамгай түвшинд одоо өөрсдийнхөө валютыг авч явахтай холбогдуулсан зарим эрсдэл, зардал бас гарч ирж байна гэдгийг бол ойлгож байгаа. Тэгэхээр Америкийн нэгдсэн улс одоо үүнтэй холбогдлоо зарим зардыг одоо үргэлжлүүлэн нуруунд дээр өөрч авч явахт нь бас зарим талаар дэмжлэг үзүүлэх асуудал бас байж болох юм. За баярлалаа. За одоо сүүлийн илтгэгчтэй хандъя. За Мари Фавиеро бол эдийн засагч биш одоо панелистуудын нэг гэж юм байна. За тэгэхээр би танаас нэг юм асуух гэсэн юм. За түүхч хүний хувьд танаас асуух гэсэн юм. Зөвхөн даяаршил гэх мэт сэдвээс гадна бас эргээд түүхэн цаг үедээ очих юм бол Pax Mongolica буюу одоо Монголын их амар амгалан гэсэн нэр томьёо байдаг. Энэ түүхэн одоо өвдөлт бас өнөөдрийн ертөнцид ямар утга агуулгыг илэрхийлж байна вэ гэж та бүгд нь бодож байна. За маркет одоо өрлөг ярилцсан маш их баярлалаа. Монгол Улсын төв банкны ерөнхийлөгчид маш их баярлалаа. Та бүгдтэй хамт энэ хурлд оролцож байгаадаа маш их таатай байна. За би та бүгдэд одоо илүү түүхэн одоо үзэл ойлголт ялангуяа Монгол Улсын их эзэнт гүрнийтэй холбогдолтой энэ мэдээллийг бас өгье гэж зорьсон юм. За би та бүгдийг 13-14-р зуунд иргэн ирнэ үү хэмээн хүсэж байна. Өнөөдөр яригдж байгаа олон сэдвүүд бол Монголын эзэнт гүрэн гэсэн энэ томоохон структур бүтцийн хүрээнд бас дээр үед бас авч хилцэгдэж байсан асуудал юм. Том бүс нутгийг бол хамарсан байгаа нь харагдаж байна. Хятад, Монгол, Алтан Юан гүрэн гэдээ ярихаар одоогийн бүгд нэмэлт Хятад ард улс, за Цагаатайгийн улс гэдээ ирэхээр өнөөгийн Төв Азийн бүс нутгийг хамарч ирсэн байна. Алтан орд гэдээ ярихаар одоогийн Зөв Толгойд улсыг авч үзэж байна. За мөн Оросын холбооны улсыг авч үзэж байна. За мөн Ил Ханад гэдээ ярихад бол Дундад Азийг хамарсан, ийм бүс нутгийг хамарсан томоохон эзэнт гүрэн байжээ. За тэгэхээр Монгол орд Монгол одоо эзэнт гүрний онцлог энэ бусдаас ялгагдах юм шин чанараар шиж байжээ. За Монголын эзэнт гүрний хамарч байсан нутаг дэвсгэрийн хүрээнд Япон улс бол мэдээж хэрэгдэх үед хамрагдаагүй байсан байгаа. Гэхдээ тэдгээр хоёр бүсийн хооронд бол худалдааны хилцээр байсан байна. За Монголын эзэнт гүрний философи болвол худалдааны хилцээр хийх замаар бол энэ эзэнт гүрнийг бэхжүүлж байсан болохоос ч заавал одоо байлдан дагуулахад бол дандаа түшгэлж байсангүй. Эзэнт гүрэн болон
12 дугаар зуунд олвол эзэн Чингис хаан бол байгуулсан байдаг. Зөнтэй холбогдолтой олон одоо үзэл санаанууд бас байдаг. 1330 оны үед бол яг өнөөдөр тулгамдсан одоо COVID-19 цар тахалтай төстэй магадгүй үүнээс ч 7 дороос энэ цар тахал бол гарсантай холбогдуулан нэлээд сүрэл учирсан. Үүнтэй холбогдуулан Монголын эзэнт гүрний ялангуяа өнөөдрийн Иран улсын нутаг дэслэгийг хамарч байсан бүс нутагт бол нэлээд сүрэл учирсан. За ялангуяа эзэнт гүрний бол хойд хэсэгт ялангуяа Алтан ордын бүс нутагт энэ бүс нутаг бол Алтан урд бол 14 дугаар зуун хүртэл бол маш хүчтэй бас орд байсан. Энэ нь бол Чингис хааны зөвхөн түүх гэхээс илүү түүний хүү, ач, зээ охтууд, за гэр бүлийг нь одоо хамарсан одоо урд төрлийн одоо урт удаан хугацаанд үргэлжилсэн одоо Чингис хаанаар одоо нөлөөлсөн энэ олон хангууд одоо бүрдсэн байсан. За ноён за Туркээр бол гэх мэт ийм одоо цол уншинтай олон одоо цол уншинтай эдгээр одоо өдөрлгүүдийн хамтран нийтээрээ одоо шийдвэр гаргадаг энэ Монголын эзэнт гүрэн оршин тогтнож байжээ. За Pax Mongolica гэдэг нэр томьёог та бүгд өмнө нь бол сонсож байсан байх. Үүнийг бол Монгол харилцаа холбоо гэж бас авч үздэг. 1950-1350 онд Евразийн бүс нутагт бол худалдааны түвшинд одоо шинжилгээний шин чанартай өөрчлөлтүүд үүснийг одоо Монголын даяар шил гэж бас үздэг. Түүхчид бол энэ бараа бүтээгдэхүүний харилцан солилцоо үйлдвэрлэлийг бол авч үзэхдээ үүний үр дүнд одоо дэлхий бол маш юм хавтгай болсон гэж хэлж үзэж болно. Ойрхон нэгтэрсэн гэж хэлж болно. За Марко Поло бол Pax Mongolica нэг л бүтээгдэхүүн. Тэр зөвхөн худалдаачин байсан хүн биш, мөн бас хавьсан Венецээс Монголын эзэнт гүрний нийслэлийн одоо хар хоромд буюу өнөөдрийн Богднаар хятад ард улсын нутаг дэвсгэрээр ирж байжээ. Тэгэхээр тэр хаанд бол Монголын эзэнт гүрний зүгээс албан ёсоор одоо ажиллаж байсан төлөөлөл худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байжээ. Энэ бол Pax Mongolica буюу Монголын их амар амгалан нэгэн түүх байлаа. За би оюутан байхдаа бол даяар шин талаар илүү их зүйлийг мэдхийг зорж байсан. За эдийн засагч нэрийн бас гаргаж байгаа зарим асуудлууд бас үүнтэй бас яаж уялдаж байгааг бол сонирхож байсан. За түүхчид бол одоо ялангуяа Janet Abulokot гэж хүн бол энэ талаар анх удаа наривчилсан ийм төсөөллийг бол бий болгосон ийм бүтээлийг гаргаж байжээ. За 80-аад оны нөхцөл байдалтай бас харьцуулан авч үзэхэд бол бараа бүтээгдэхүүн үйлчилгээ энэ худалдаа 8 бол тухайн одоо эзэнт гүрний үе 13 дугаар зуунд одоо хэрхэн дэлхийн түвшний олон систем болон боловсруулан хөгжүүлж байсныг бол харьцуулан авч үзсэн байдаг. Тэгэхээр би оюутан байхдаа яг энэ судалгааны бүтээлд дурдсан яг энэ удаанаар тэмдэглэсэн ялангуяа дэлхийн бүс нутгийн энэ хойд хэсгийг хамарсан энэ талбартыг нэлээд сонирхож байсан юм байна. Судалж үзэж байсан байна. Тэгэхээр энэ дэлхийн бүс нутгийн хойд хэсэгт бол ямар одоо үйлдвэрлэлийн бүтээмж байж болох вэ гэж сонирхож байлаа. За Монголын эзэнт гүрэн өнөөдөр Орсын холбооны улс байгаа. Энэ Сибирийн бүс нутаг за тий хав байсан Германы холбооны бүс нутгийн улсын одоо байгаа нутаг дэвсгэрийг хамарж байгаа бүс нутаг хүртэл одоо хамарсан юм том бүс нутгийг болоо хамарч байжээ. За энэ дээр бол би бас нүүдлийн соёл уламжлалын бас хүрээнд тогтолцоо гэж байсан байна. Улирлын за та бүгд маань хүннүү эзэнт гүрэн гэж сонсч ирсэн байх.
эдгээр одоо эзэнт гүрнүүдийн үед нийтлэг тохиолддог ийм шинж тэмдэг байдаг. Өөрөөр хэлэх юм бол энэ эзэнт гүрнүүдийг одоо удирдах байсан удирдлага хаан эзэдүүд бол нүүдлийн соёл иргэншилтэй байсан бөгөөд өөрөөр хэлэх юм бол удирдлын чанартай нүүдэлдэг. За өвөлжөө хаваржаандаа нүүдэлж амьдардаг. Энэ амьдралын хэв загварнууд их тийм логик хүрээнд бас ойлгогдох байгаа юм л да. Байгаль орчинтойгоо маш их ээлтэй харьцдаг. За нүүдэлчид гэдэг бол урьдчилан таамаглах боломжгүй ертөнцид бол тэд өөрсдөө тодорхой зохион байгуулалтанд орж за дасан зохицож бас цагаагаар хатуу ширүү нөхцөлд бол дасан зохицож тэмцэж ажиллаж амьдарч байсан. Байдаг энэ соёл заншилтай бас их холбоотой гэж үздэг. За орд гэж та бүгд маань бол та нар мэдгүй үгүй юу. Тэгэхээр энэ үл чухал үг юм байна. За бид бол энэ орд гэдэг үгийг бүрэн сайн ойлгохын тулд нэлээд их судалгааны цагаар зарцуулсан байдаг. За англи хэл дээр бол орд гэдэг тэрхээр одоо харилцан ойлголцох гэсэн үг байдаг. Харин Азийн бүс нутагт бол орд гэдэг үгийг бол арай өөр тайлбарладаг байх нь. За орд гэдэг үзэхээр их сонирхолтой үг. Дэлхийн зүүн бүс нутагт ялангуяа Монголын эзэнт гүрэнд бол маш чухал үг байсан. Гэхдээ 13 дугаар зуун гэхэд бол баруун бол энэ ойлголт бол байгаагүй. Өөрөөр хэлэх юм бол Чингис хаанаар удирдуулсан Монголын эзэнт гүрэн байгуулагдаж тэгээд энэ хүрээнд бол зүүн Европтой холбоо тогтоож эхэлсэн байна. За Араб, Прусийн одоо түүхэн их сурвалжуудыг аваад үзэхээр одоо энэ орд гэдэг үгийг бүрэн илэрхийлсэн шууд утга байхгүй ч гэсэн ямар ч байсан тодорхой төрлийн зохион байгуулалтыг одоо илэрхийлсэн үг байна гэдгийг бас ойлгож үздэг. Заримдаа орда, заримдаа урдуу гэх мэтэр бол Турк Монголын зарим түүхэн их сурвалжуудад тэмдэглэгдсэн байдаг. За тэгээд орд гэдэг бол одоо өдөртгүүд цэг захаан бас нүүж байдаг одоо ийм төрлийн засаглалын тогтолцоо юм. Монголын эзэнт гүрний оршин тохиомж байсан үед бол анх бол тийм хот гэж байгаагүй бол энэ эзэнт гүрний үед бол томоохон одоо хар хором хотыг бол байгуулсан байх ч тийм. Эндээс хэдэн зуун километрийн зайтай энэ нутаг дэвсгэр байрладаг хар хором бол тухайн үеийн эзэнт гүрний одоо төв нийслэл байсан. Энд очих нь бол 16-17 дугаар зуунд барьж байгуулсан одоо буддийн одоо сүм дугнууд их бас баригдсан байдаг. За үүнийг бол тоосхоор барьж байгуулсан байдаг бөгөөд үүнд ашигласан тэр тойпон нь бол 13 дугаар зуунд бас тэр эзэнт гүрний нийслэлийг одоо байгуулж байхад ашиглаж байсан энэ тойпог бас ашигласан байдаг юм байна гэсэн судалгаа байгаа. За одоо энэ одоо нүүдлэж шилжиж байдаг энэ улсын нийслэл төвүүд хотууд гэж байсан байна. Тэгэхээр тэд яаж хоорондоо уялдаж холбоотой байсан бэ гэхээр тэр том хотууд нөгөө талаараа хэд хэдэн эзэнт гүрний хүрээнд байгуулагдсан ордуудынхаа хоорондоо одоо яаж уялдаа холбоог хангаж ажиллаж байсан бэ гэдэг асуудал байгаа. Тэгэхээр энэ талаас нь судлаад үзэх юм бол монголчуудын боловсруулж бүтээсэн маш одоо өндөр түвшинд боловсронгуй болгосон систем тогтолцоо бүрдүүлсэн байжээ. Үүний нэг нь бол орд буюу яам, өртөө гэсэн тогтолцоо юм. Энэ зөвхөн одоо шуудангийн одоо өртөө систем гэдгээс гадна эзэнт гүрний нутаг дэвсгэрийг бол хангуудын байгуулсан ордуудыг бүгдийг нь холбож байдаг энэ систем гэдгээс гадна ханган нийлүүлэлтийн бол томоохон сүлжээ систем болтлоо хөгжсөн байсан. За эзэнт гүрний нутаг дэвсгэрийн хүрээнд бол хөдөлгөөнт байдлыг хангахад зориулсан энэ логик бүтэц тогтолцоо байдаг бөгөөд энэ яам өртөө бол 30 км тутам бол байгуулагдсан байдаг бөгөөд за энэ хүрээнд бас нөөц шаардлагатай нөөц хөрөнгө хүн хүч за мөн тэмэн
нүүдэл зэрэг одоо бүхий л одоо хөрөнгөөр бол хангасан байдаг байх нь л дээ. За энд бол энэ ямын одоо системийг бол тайлбарлсан бас нэг юм түүхэн их сурвалж байдаг л да. Жувани гэж сонсон баг. Монголчуудын төлөө ажилладаг Перс захиргааны амбан яманд ажиллаж байсан. Тэрээр хэлэхдээ тэдний нутаг дэвсгэрийн цар хүрээ өргөжж өргөн удам чухал үйл явдлуудын хувь санаанд оромгоо үр дагавар учруулах болсон. Дайснуудынхаа үйл ажиллагаа олж тогтоох зайлшгүй шаардлагатай болж өрнөөс дорн зүг рүү мөн ас дорнд бас өргөн зүг рүү ачаа тээвэрлэх шаардлагатай болж байжээ. Тиймээс тэд газрын уртад өргөн удам нутаг дэвсгэр даяар яамдууд байгуулах болсон бөгөөд яам бүрт зориулсан арчилгаа одоо зориулсан зардлын асуудлыг зохицуулах үйл ажиллагаа хэрэгжүүлж түүн тодорхой тооны хүн хүч мал амьтан хоолунд бусад хэрэгцээ зүйлсүүдийг хуваарлаж байжээ гэж тэмдэглэсэн байна. За тэгвэл энэ олон яам буюу өртөөнүүдийн одоо газрын зураглалыг үзэж болох уу гэдээ асуухаар энэ боломжгүй байж л дээ. Ягаад тэгэхээр ордууд хэрвээ нүүж байгаа бол тэр дагаад яам нь одоо нүүдэлдэг байх нь л дээ. Нэг гэсэндээ маш идэвхтэй бол дижитал цахим энэ зураглалыг одоо бас үнэтэй уялдуулан гаргаж болох юм гэд бодоод үзвэл бас ямар вэ? За энд бас би та бүгдэд одоо монголчуудын одоо нүүдэлчин хөдөлгөөнт байдлыг илэрхийлэхдээ бас нэг тодруулж хэлэх зүйл бол босоо тогтолцооны хүрээнд уртургийн хүрээнд одоо нэг ёсонд улирлын шин чанартай нүүдэлж байдаг амьдралын хэм маягтай холбогдуулна өвлжөөндөө зундаа өвлжөө одоо зуншлаг өөрийнхөө хооронд одоо уртургийн хүрээ нүүдэг байсан болоод энэ том эзэнт гүрний газар нутгаа бас хяналт тавьж ажиллахын тулд хөндлөн өргөргийн тогтолцоонд яамдуудаа бас байгуулж байсан юм тогтолцоо ажиглагддаг. За мөн баялагийг дахин хуваарлах тогтолцоо бол нэлээд захин шатлах ёсон захирагдсан байдаг. Гэхдээ эзэнт гүрний хүрээнд болоо энэ бүх харьяа субъектууд нь бол баялагын хуваарлалтаас эргэтгэж хүртэхийн боломж нь бүрдсэн байдаг. За энэ түүхэн уран зургийн их сурвалжаас энэ үйл явдлын зарим жишээг харж болно. За алтан ийм одоо бүсний тоноглолууд бас илэрсэн байдаг. Нөөц баялагын хуваарлалтыг бол эзэнт гүрнийхээ бүхий том нутаг дэвсгэрийнхээ хүрээнд одоо тооцоолон авч үздэг байж л дээ. За өнөөдрийн одоо Волга болын бүс нутгаас гадна за бас одоогийн хэдийн одоо энэ нутаг дэвсгэрт байсан эзэнт гүрнийхээ хэсгээс бол энэ Волга мөрний бас бүс нутаг руу бас энэ хүртэл бас баялагийг одоо дахин хуваарлах үйл ажиллагаа явагдаж байсныг одоо нотлсон юм түүхэн их сурвалжууд бас олдсон байдаг. За татварын цуглуулга тогтолцоо гэж байна. За ямар системийг одоо хэрэгжүүлж байж энэ маш том газар нутгийг байлдан дагуулсан эзэнт гүрнийхээ хүрээнд татварынхаа системийг хэрэгжүүлж байсан бэ гэдэг асуудал байгаа. За тэгэхээр татварын одоо дайны олзоос эхлээд одоо татварын одоо систем рүү шилжих болсон байна. За үүнд одоо байлдан дагуулгдсан одоо субъектууд нь тэдний одоо татвар төлөгч болж хувирсан байдаг байна. За мөн 13 дугаар зуунд хүн амын тоолго явуулсан байна. За валют гэчийг үүсгэсэн байна. За зарим тохиолдолд энэ валютыг одоо илэрхийлсэн тэр зоос байгаагүй тохиолдолд тэдний харьяа тулсан субъектууд үйлдвэрлэж байгаа зүйлээрээ татвараа төлдөг байжээ. За жишээлх юм бол мөнгө эсвэл маш сайн үйлдвэрлэж чаддаг торог хүслэг хэдэл сүүр тарай гэх мэт одоо эзэнт гүрэнд шаардлагатай байгаа тэр эд материалуудыг бол татвар болгон хөргөн барьдаг байжээ, хураалгадаг байжээ. За мөн татвар хураах тогтолцооны хүрээнд бол орон нутгийн элитүүдээр дамжуулан татвар хураадаг байх нь хэлэлцээрийн журмаар. За 13 дугаар зууны үед худалдааны орлого айж мод нэмэгдсэн байна. За Монголын удирдагчид одоо хоорондоо худалдаачдыг одоо татах шаардлагатай байсан байна. Тэр үнтэй холбогдуулан баялагийг дахин хуваарлахад зориулсан томоохон төвүүдийг байгуулсан байна.
Энэ хүрээнд одоо бараа таварын олон одоо солилцоо одоо энэ худалдаачдад дамжуулан явагддаг байсан байна. Гэтэл зарим нь болох дээр зарим аслагдсан бүс нутагт эдгээр томилсон худалдаачид явах одоо дурамжхан бас байсан тохиолдол байдаг байсан байна. Тийм учраас ягаад вэ гэхээр тээврийн зардал тээврийн гаржуулах зардлыг урьдчилан таамаглахад тун хэцүү байсан тохиолдолд зарим дурамжхан хандах тохиолдол байсан. Тэгэхээр эзэн гүрний удирдлагын зүгээс хэрвээ та бүгд энэ худалдааны төвүүдээр дамжуулан худалдааны аймаагаа эрхлэх юм бол бид нар тээврийн зардлыг чинь нөхөн олгоно гэдэг юм урамшууллын системийг бас хэрэгжүүлдэг байжээ. За энэ тохиолдолд татрын тогтолцооны хүрээнд бол хэн татвараас хөнгөлөгдөж болох вэ гэдэг энэ одоо урамшууллын систем бас хэрэгждэг байсан байна. За үүнд бол гар орчууд, шашны элитүүд бол багтдаг байсан байна. Жүүдүүд, христийн шашинтнууд бүгд багтдаг байж. За гар орчууд боллууд Монголын эзэнт гүрэнд бол маш хэрэгтэй ашигтай юм хүмүүс байсан байна. За мөн шашны тэргүүнүүд бас чухал субъектууд байсан байна. За Монголын эзэнт гүрний үед бол эдгээр одоо удирдлагууд бол энэ субъектууд бол ялангуяа энэ хөнгөлөлтөд хамрагдсан энэ шашны тэргүүнүүд бол татвар төлдөггүй хүнээс хөнгөлөлтөндөө холбогдолтой нэлээд баян тансаг болж хоримтлуулсан мөнгөөрөө бол сүм дуган барих гэх мэт одоо олон бусад одоо нэгэн шин чанартай хөрөнгө оруулалтыг одоо хийж ажилладаг байжээ. За энд болох дээр худалдааны одоо чиглэлүүдийн талаар зарим бас чухал мэдээллүүдийг харуулсан байдаг. Байгалийн хүртээмжийг олж авах холбогдолтой. За мөн худалдаачдыг бол зохион байгуулахдаа худалдааны хүрээнд энэ бараа бүтээгдэхүүнийг одоо харилцан солилцоход зориулж өөр төрлийн зоос дэлдэж гаргадаг байсан байна. Мөн цаасан мөнгийг хэвлэж гаргасан байна. За хэдд ханзаар бичсэн одоо зарим одоо мөнгөний тэмдэгтүүд гаргадаг байсан байна. За ингэж ажилласнараа олон өөр арга хэмжээнүүдийг хооронд нь уялдуулах боломжийг бүрдүүлсэн. Жишээлх юм бол та Европоос ирсэн худалдаач над шиг одоо Франц худалдаач Монгол дээр бизнес хийхэд зорж байгаа хүн байгаа бол та одоо яг энэ баруун дэд өнцгтэр харуулсан шиг одоо мөнгөн гулдмаа авчирч болох нь л дээ. Харин та баган хэмжээний худалдаа хийх гэж байгаа бол иймэрхүү мөнгөн одоо дэлгэцэн зоосыг бол харилцан солилцож төлбөрөө хийж болдог байсан байх нь. За тэгэхээр тэр зоосыг нэгэн эрен үед нөгөө эрен үедээ харьцуулахад бол бас ханшийн өөрчлөлт гардаг учраас тэд бол эзэнт гүрэн болвол металл болон мөнгөөр хийсэн металлаар хийсэн энэ дэлгэцэн зоосуудыг бол эргэлтээс гаргах одоо дургүй байсан байна. За бас нэг одоо миний өмнө дурдсан маш алдартай яам өртөөний системийн хүрээнд бас чөлөөтэй зорчих уламжийг нь олгосон гэрэг буюу пайз нэг усны яамдуудад нэвтрэх боломжтой паспортыг бол хэрэглэдэг байсан байна. За дараагийн бас нэг чухал зүйл бол яамд хэн нэвтэрч ажиллаж чаддаг байсан бэ гэхээр эдгээр өртөө яамдуудын системд хэн нэвтэрч ажиллах боломжтой байсан бэ гэхээр үүн нэвтрэх боломжтой гэрээгээ буюу пайз хэмээх эрхийг олж аваагүй хүмүүс нэвтрэх боломжгүй байж за энэ нэвтэрч ажиллах боломжтой хүмүүс бол Монголын элитүүд за ялангуяа төшмөд элчин сайдууд мөн дундын худалдаачид бас байдаг байсан байна. Ийм паспорттай байгаа тохиолдолд за олгосон тэр гэрээгийг нь бол үйлчилгээ албаа даалгавраа гүйцэтгэсэн тохиолдолд дараагийн хүнтэй шилжүүлэх ёстой байдаг боловч ихэнх тохиолдолд тэд үүнийг одоо шилжүүлэн өгөхтэй домжхон бас авч үлдэж их дуртай байжээ. За Монголын эзэнт гүрэнтэй холбогдлолтой түүхэн олон өөр их сурвалжууд бас байдгийг юм жишээ авч харуулсан байна. За Египттэй байгуулсан, Сирустай байгуулж байсан худалдааны хилцээрүүдийн харуулсан түүхэн их сурвалж байна. За Венад хадгалагдж байгаа их сурвалжууд байна. Истанбулд хадгалагдж байгаа энэ дипломат албан загтал болон худалдааны гэрээ хилцээрүүдийн түүхэн их сурвалжууд хадгалагдсаар байна. За дүгнэж хэлэхэд манай бас нэг найз маань бас эдийн засгийн салбарт ажиллаж байгаа. Найз маань хэлсэн байгаа. Монголчууд бол хамгийн ихний капиталистууд байсан гэж хэлж ирсэн санаж байна.
За тэгэхээр би бас үүтэй холбогдуулан бас түүхэн талаас нь авч хэлцгээд нөөцлөн тэд бол эзэнт гүрний удирдлагууд нөөцлөн хуримтлуулахаас илүүтэйгээр эдийн засгийн эргэлтэнд оруулахыг илүүд үздэг байжээ гэдэг Рашид Ад-Дины их сурвалжид тэмдэглэгдсэн байдаг. За үүнийг харуулсан нэг жишээ байдаг л да. За Рашид Ад-Дин монголчуудыг төлөөлөх болсон Персийн банкны хувьд бол зарим түүхэн сурвалжийг инхүү бичиж үлдээжилтэй. Нэгэн өдөр тэрээр буюу их хаан өвөөдөг гэж чинь хар өрөн хотын суурийг тавиад эрдний сандаа орж ирээд бараг 100 мянган мөнгөн гулбай байхыг олж харжээ. Тэгээд өвөөдөг хаан бид энэ бүх дэлгүүрээс ямар ашиг хүртэх вэ гэж тэд асууж л дээ. Гэтэл одоо тэднийг бол хамгаалж явах ёстой юм аа гэж албадууд нь хариулсан байна. Тэгэхэд хаан бол гулмаа авахыг хүссэн хүн бүр ирж аваарай гэж зарлан мэдэгдэхийг зарлагдав. За үүний улмаас хотынхан өндөр нам баян ядуу гэлтгөө бүгд эрдэнэсийн санс руу гүйж бүгд мөнгөн гулмаатай ариун их хувь хүртцгээ гэж тэмдэглэсэн байдаг байна. За мөн монголчууд тийм барьж байгуулсан одоо энэ маш одоо өрсөлдөх чадвар бүхий энэ замын чиглэлүүдийг бол гаргаж тавьсан байдаг. За зарим гол мөрөнгө ашиглан болол хүлдсэн үед нь бол тээвэрт их ашигладаг байж. Нэгэсэндээ хүлдсэн гол мөрөнгө гэдэг бол их хүнд жинтэй энэ ачаа тээврийг бол хөнгөн тээвэрлэх боломжийг болгодог байж. За тэмэн жингээр бас дамжуулан бас хүнд хэцүү уур амьсгалтай бүс нутагт бол хүнд дазын тээврийн үйл ажиллагааг бас өөр ашигтай явуулж чаддаг байжээ. За та бүгд маань бол эндээс дүгнэж бас харах юм бол эрх баригч элит болон засаг захиргааны хувьд бол их хөдөлгөөнтэй байдал байсан байна гэдгийг ойлгомжтой болж байна. Хүмүүс мөнгө бараа эргэлтийг одоо хангаж байсан байна. За мөн гадаад ертөнцтэй харилцан одоо солилцоо хийж худалдаа хийдэг байсан. Гэрээ хэлцээр байгуулж валют гаргах зам харгуу барьж байгуулж байсан байна. За мөн одоо аливаа зүйлийг одоо маш сайн шингээж чаддаг байсан байна. За нийгмийн түвшинд уялдуулан нэгтгэж байсан байна. Тэдгээр одоо хөмийн гарал үүсгэх шашин шүтлэг амьдралын хэв маягаас нь үл хамааран шинэ харьяат болсон субъектүүдийг хүлээж авч байсан байна. За мөн зарим сонголттойгоор бол хяналт тавьж чаддаг байсан байна. За мөн өрсөлдөөнтэй байдлыг хөгүүлэн дэмждэг байжээ. За ингээд анхаарал тавьсанд маш их баярлалаа.